үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгыг ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Ноён Хурц хошууж генерал Ардсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүн ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За Хурц генерал битээр өнөөдөр ийм цаг үеийн асуудлаар ярилцахаар тохирсон байгаа. За нэвтрүүлгийг эхлэхийн өмнө би зочноо та бүхэнд тавьж танилцуулъя. За Хурц генерал 2000 онд Оросын холбооны улсын тагнуулын академиг дүүргэсэн. Ингээд 2009-өөс 11 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга 2011-ээс 14 онд авилгатай тэмцэх газрын дэд дарга 2014-өөс 17 онд тагнуулын ерөнхий газрын даргаар ингээд тус ажиллаж исэн. Манай одоо мэрэгжлийн ийм одоо боловсон хүчин байгаамаа. За мэдээж цаг үеийн асуудлаар хоёулаа бол одоо нүүрсний асуудал, нүүрсний хулгай асуудлаар эхлэх нь зөв байхаа гэж би ингэж бодож байна. За энэ асуудал бол анх бол яг нэг одоо ман намын нэг даргын сонгуулиар л одоо эхэлсэн ийм асуудал байгаа. Тэгээ энэ маань одоо ингээ бүр хүчийг аваад төрийн ордон руу орж ирээд төрийн зовлон болоод за тэгээд яраас нь ингээд янз бүрийн хулгай асуудлууд илэгдээд ингээ явчлаа. Энэ яагаад ингэж одоо даймжрах болов? Зүгээр нэг намын даргын сонгуулийг зүгээр хийж чадахгүй ийм юмд хүрчвэ. Одоо таны одоо хувь улс төрчийн одоо гаргалгаа гэх юм уу би сонсъё гэж ингэж бодож байна. За өнөөдөр болж байгаа үйл явдлуудыг бид ингээд стратен үйл явдлаар нь ингээд хоёлаа дүгнэе л да тийм ээ. Тэнгууд Сандан шатар сайд, ерөнхий сайд маань одоо нууцын зэрэглэлээс нүүрсний гэрээнүүд гэдэг юм гаргаж тавилаа тийм үү? Тэгсэн. За энэ дээр голж байгаа том тэр босс нь бол одоо хэн бэ штэ? Батлага ерөнхийлөгчийн үед хийсэн байгаа. Тийм байлаа. Тийм. Тэгэнгუთ батлага ерөнхийлөгч ганцаараа гаргаагүй мэтэр яг аюулгүй зөвлөлийн 3 гишүүнийг нэрлээд байгаа юм. Тэр нь одоо мэдээж тэр үед байсан 3 хүн Зандан шатар хөрсөх одоо энэ нарын улсууд ингээд шийдвэрээ гаргасан ингээд гаргаж байна тийм үү? За үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тэр үеийн аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлын албаны дарга нь хэн байсан бэ гэж. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд батлага ерөнхийлөгч өөрөө тэргүүнээр нь байх үед оруулж байгаа байхгүй юу? Тэгээд нууцын зэрэглэлээр дарсан байх шиг байна. Одоо ил боллоо л да. Нийтдээ одоо энэ чинь голомтын баясаа энэ хоёр чинь 1.2 тэрбум долларын гэрээг нууцлж. Тэгээд тэр дундаа нүүрсний ханшны зөрөө одоо тэр тамтггүй тоонууд гарч ийн тийм үү? Тийм байна. Асуудал энд байна. Ерөөсөө ингээд хэрүүл нь явсаар байгаад гол зангилаа энэ нүүрсчдийн одоо нүүрсний тойрсон Монголд байгаагүй том логор гарч байгаа байхгүй. Би бол тэгж харж. Тэгээ энэ одоо энийг асуудлыг хуулийн байгууллага яагаад дараа твтээд идэв? Яахаар энэ улсуудаа шалгадаггүй юм? Одоо хөдлөх юм уу юу мэдгүй. Одоо бидний үед бол ийм асуудал байсан бол одоо тэгэл явах л байсан л та. Тэгээд энэ дээр бас нэг энэ зарим улсууд ингэж бичээд байна л дээ. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл маань зөвлөмж гаргадаг юм байна. Энийг одоо тэр энэ гэрээнүүдийг нууц таав гэсэн тийм зөвлөмжил гаргаж ил дээ. Гэхдээ энийг заавал биелүүлэх албагүй засгийн газар энийг заавал биелүүлэх албагүй байсан гэж зарим улсууд яриад хэлээ л дээ. Энэ ямар учиртай байдیں۔ Энэ зөвлөмж үнэхээр заавал биелүүлэх ёстой байдгийм үү? Та одоо энэ ажлын албаны дарга нөөцийн хүний хувьд энэ талаар харин зөвлөмж байхгүй юу? Тэрс яг биелүүлэх гэсэн үг байхгүй шүү дээ. Ер нь бол аюулгүй зөвлөлөөс гарч байгаа зөвлөмж. Мөн үү? Гэхдээ эдгээр нэг сони юм хийсэн шүү дээ. Батлага ерөнхийлөгч үед нэг удаа гаргах их хурл руу одоо зөвлөмж чинь бараг хууль болов яав. Тэгээд нэг их болд гэж үнийг унгаах үеийн нэг юм гарсан санаж байна та. Тийм. За нэг тийм юм бас одоо үндсэн хууль зөрчсөн юм уу ямар хуулиар зөрчсөн дээр нь одоо тэгээ хуульчд хэлнэ гэж. Наад чин бол би бол зөвхөн ингээд өнөөдрийг зодооны бол цэвэр одоо энэ
нүүрсчдийн бүлэглэл байна, нүүрс төмөр замчдын бүлэглэл байна. Мөн үү? Ингээд босод гээд хуваагдчихлаа. Тодорхой хэсэг үед одоо юу гэдэг нь нүүрс төмөр замчдын бүлэглэл чинь тэг явсан улсууд нь одоо буцаа задарж байгаа. Үнний талдаа орж байгаа мó гэж бас уншигдахаар харагдчихна. Тийм үү? Олон нийт одоо бас л тэгж хамших байлгүй дээ. Тий, тэгээд энэ ардсан нам зүгээр одоо яг энэ чи одоо ингээд их хурл дээр ингээд хоёр албан бичиг ингээд ороод ирсэн юм бэ. Нэг нь болохоор ерөнхий сайдыг огцруулъя гэдэг одоо хичнээн хүн гарын үсэг зурцсан нэг тийм бичиг байна. А нөгөөх нь болохоор их хурлын даргаыг одоо бас огцруулъя гэдэг ингээд хоёр бичиг ингээд ороод ирсэн. Тэгээ ингээд танаа намынхын болохоор бид нэр энэ дээр бол байр суурь илэрхийлээгүйгээ танаа намын дарга зөвтгөл өчгчдөр ярина лээ. Тэг яг энэ асуудал дээр их хурлын гишүүд маань намын бүлэг маань ийм байр суурь барьераач гэдэг юм уу? Одоо та бол эн чинь бүр улс төрийн зөвлөлийн гишүүн хүн байна шүү дээ. Энэ талаар таны энэ улс төрийн зөвлөл дээр яриа гарсан уу ер нь? Яг манай намын дарга манай бүлгийн дарга тийм үү? Тийм. Манай намын дарга буюу бүлгийн дарга ер нь өмнө нь бол ер нь тодорхой улс төрийн зөвлөлийг хуралдуулаад ардын намын асуудалд орохгүй гэсэн утга өгөх шийдвэр бол гарсан шүү дээ. Нэг ахмадуудаа бүгдийг авчирж байгаад нэг хурлдаг тэрийг хэлж ийн өргөдгсөн хурал гээд. Биш тэр чинь өнгөрсөн 7 хоногт. Тий. Тэр өөр хурлын чинь өмнө улс төрийн зөвлөлд оролцсон байхгүй одоо өөрөөр хэлбэл энэ чинь 15 хоногийн өмнө шүү дээ. 2-7 хоногийн өмнө лөө. За тийм ингэж байгаа. За тэгэн гол одоо нам дээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэж. Одоо ингээ хуваагдж л да нам. Дотроо ингээд одоо бодол санаа хуваагдж байна тийм үү? Танаа нам. Тий, бодол санаа хуваагдж байна. Бүтэн хуваагдж юм байхгүй. Гэтэл сүүлийн 2-3 өдөр одоо 12 гишүүн зурчлаа гэдэг юм уу тий. Тэгээд тэрэн дотроо манай намынхан болохоор одоо 12, 13 гишүүн зурчлаа гэдэг нь одоо бүр тоглоомшоолон болоод нүүрсний 13 боллоо. Хуучин нэг элчний 13 гэж байсан шүү дээ дээр үед. Тэр үе шиг одоо нүүрсний 13 гэсэн юм одоо манай ноёдууд гараад ирлээ. Тэрийг мэдээж талгуулах нь хэн ойлгомжтой тийм ээ. Нөгөө л батлага, нөгөө л манай том хөдлөөний эзэн шүү дээ. Тий. Тэр улс төрийн зөвлөлөөр бол энэ одоо зодон гэх юм уу энэ нөгөө намынхаа зодоонд ардсан нам утгалж орохгүй шүү гэсэн шийдвэр бол гарсан юм байна. Тийм үү? Одоо ер нь бол одоо манай намынхан айланд нь ч орохгүй байхад л асуудал болчихж байгаа байхгүй юу? Гэхдээ гэхдээ одоо тэрий чинь одоо засгийн газар огцруулах ч юм уу юу ч юм уу энэ хоёр хэрүүлэлт юунд чуулганд ороод конопт арахгүй гэсэн үг юм уу? Юу гэсэн үг? Тэр утгаар нь хэлж байхгүй юу? Тэр утгаар нь чуулганд манайхаа орохгүй байхад болчихж байгаа. Тэгээд эдгээр одоо юугаа хоорондоо яана уу одоо эдрэл асуудал шүү дээ тийм биз дээ. Нөгөө талаасаа хөндлөнгөөс ингээ харахаар ер нь бол одоо тэгээд нүүрс төмөр замчдын бүлэглэл энэ намын буюу энэ би тэр ордонд ярьслахын дээр хэлсэн шүү дээ. Энэ төрийн чин дээр нам гарчлаа. Намын чин дээр нэг хідэн бүлэг гарчлаа. Тэр бүлэг нь юу юм бэ гэхээр нөгөө л энэ олон хэвлэлийг барьж бадж яадаг. Нөгөө л нөгөө 15 давхраас удирч яадаг. Хамгийн их мөнгөтэй улсууд байна шүү дээ. Та одоо жишээлбэл амар ойсглон их хурлын даргаыг ингээд суугаад ярихаар ингээд урд нь 60-70 микрофон байгаа байхгүй юу? Тийм биз. Мөн үү? Тэр чинь тий. Тий, өөрхий амт. За тэгэнгүүт өөрийгөө барьж өгч байгаа тэр чинь. Тэгэнгүүт ноён их хоёр гарч ирээд ингээд бас нэг нүүрстэй тэмцэн гэдэг нэг өгүүлбэр яриад зогсож байна да. Тэгэнгүүт нь урд нь нэг 7-8 микрофон байгаа байхгүй юу? Гэхдээ энэ чинь л одоо нүүрсний мөнгө яваад байгаа байхгүй юу? Хамгийн том зүгээр энгийн жишээ. Тийм үү. Тэгээ би энэ хэвлийнхэнд итгэдэггүй. Энэ хэвлийнхэн болтгүй. Гэхдээ одоо эдний бурууч гэж байхгүй. Хэн мөнгө өгж ин тэднэрийн тэл үйлчлэн штий. Тий. Тэгэхээр би нэг одоо тан дээр одоо жишээлбэл би ингээд ирж байгаа нь та бас ч гэж нэг одоо нөгөө талаас та бол манай 40 мянгатын яах 96-ад байсан одоо юу гэдэг тийм ээ. Манай намынхантай бас ингээд ойрхон юм ярьцлага хийдэг. Энэ утгаар нь би бол тан дээр ингээд бас дуртай ярьж байгаа байхгүй юу. Тий, тэгээд тэр
Та сая тэр амар уйсгалангийн хэвлийн хурлыг ингээд ярина лээ. Тэн дээр одоо миний хувьд биш тэ нэг хамгийн ноцтой юм юу байсан гэхээр нэг ингэж хэлж байгаа шүү дээ. Би Зандан шатар хин чиглээ бид нар сууж агаад нөгөө манай талын гэж байгаа маа. Тийм манай талын улсуудыг авилгатай тамцах газараас дуудаад ингээд байсан гэсэн мэдээлэл байхаар нь би Зандан шатар руу уцтаад наадхаа бойл гэсэн чинь тэр өглөө нь тэр авилгатай тамцах газар чинь хэрэг үүсгэсэн байж байгаа тэрийг болнолоо гэсэн. Тэр бол одоо маш ноцтой юм байгаа үстэй энэ ч одоо. Тэр ам нь халаад одоо аархаад гэдэг юм уу, ам нь халаад гэдэг юм уу. Ер нь тэн дээр бол хамгийн ноцтой юм. Хинд ял өгөхгүй ардын намын дарга нар сууж байгаа шийддэг гэдэг юм ярьж байгаа байхгүй юу? Өнөрөг уучлаарай тий. Өнөрөг одоо ял өгөх гээд байхад нь би бойл гэжээ болиулсан ч гэх шиг. Тэр хууль хамаагүй шүү дээ. Харин тий. Тэр хууль шүүхэн эсвэл тэдний бүр иргэшээлд орсон байна тийм үү? Харин тийм болох гэдэг. Үгүй хууль шүүх гэснээс одоо би жишээ тэрний чинь тэр дотоод хэрэгт чинь дарга байдлаа хинч орж болохгүй гэсэн хууль байгаа шүү дээ. Энэ улсууд чинь хуулиа бүдүүлгээр зөвшөөрсөн юм байна. Танд хэлээд шүү дээ. Төрийн чин дээр нам болцсон. Нам гараа сууцсан. Тэр нам одоо тэр дарга нар чинь ийм шийдэж байна. За жишээлбэл таны үед та ч одоо авилгатай тэмцэх газрын дэд дарга, тагнуулын ерөнхий газрын дарга гэл одоо яг л ийм хариуцлагатай албан тушаал. Таны үед одоо дарга нар тэгжсэн үү ер нь тэгвэл? Ёстой би мэдгүй. Ёстой тийм дарамт ирж байгаа. Гэхдээ тийм байсан бол одоо тэр элбэг дөржин одоо шоронд байх шүү дээ. Яг тийм асуудлаар ингээл яриад байдаг, гүтгээл гэдэг хаана байгаа юм. Эдгэрт бүрэн боломж байсан. Оюун эрдэнэ гэж хүнд бол 6 жилийн одоо бүрэн боломж байсан. Ингээ ярьж байгаа юмнуудаар дандаа гүтгэлэг явуулна. Ингээд нэг хий үзэгдэлтэй. Элбэг дор сайхан мэлэг одоо МСС хэм байдгийг ингээд бүгдээрээ нэг юм тэгээ миний нэр дунд нь зохиж явна бас тэгээд ингээд ийм нэг ийм хий үзэгдэлтэй байлдаад байна. Одоо тэгээд тэр нэг юм төсгөл нь ирсэн л дээ ялтчгүй. Өнөөдөр амьд хүний аж амьдрал ямар байна? Энэ улс орн чинь ямар байна? Өр зөөлгүй компани алга, өр зөөлгүй хүн алга. За хэн амар уйсгалан дарга болохоор чинь би нүүрсний хэрэгч огт хамаагүй гээд ингээд мэдээд энэ л дээ. Таны хувийн бодол ямар вэ? Тэр нь хамаатай муу юм дэрнэ. Би зүгээр хувийн бодлыг чинь сонсож байгаа ш. Би хувийн бодол гэхээс илүү одоо яг наад дээр чинь бол факт ярина. Авилгатай тэмцэх газраас гарч ирээд утга бүх юм хэлсэн. Хэлсэн тий. За гэтэл E2 сайд оюун эрдэнэ сайд засгийн газрын хурал дээр тэгж хэлсэн гэд нотлоод байгаа. Тий. Өөр нь бол засгийн газрын хуралдааны тэр тэмдэглэл тэр засгийн газрын хуралдааны аудио бичлэг байдаг байхгүй юу? Тэрийг гаргаад тавьчих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр оюун эрдэнэ сайд тэр үед одоо чи болоо наад мортыг одоо юу гэдгийг наад нүүрсний чулуун загддаг хүний ч одоо элдв долоо юмнаас холбоо молбоо гэдэг ингээд засгийн газрын хурал дээр хэлж байсан гэдэг үг нь үнэн байсан бол тийм үү? Нөгөө талаас бас нүүрсний тэр сонсгол дээр их хоёр сайд байхдаа бас баахан нотлох баримт ярьсан шүү дээ. Тэгсэн. Гэхдээ энэс илүү яах вэ? Тэгэхэд цэвэрхэн байв сайн л шүү дээ. Их хоёр дараа хэлээд байгаа шүү дээ. Шалгуулцгаа ингэчгээ гэдэг. Дүтгэлж байгаа шалгуулцлаа. Тэгэл. Тийм. Тэгээ бас нэг ийм үнцэг байна генералаа. Энэ ингэж өчөөд энэ зарим улсууд энэ Монгол улсын үндсэн хуулиар хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэх албагүй гэж байгаа юм. Тийм учраас би одоо өөрийгөө албан тушаалаас зүтгэлзээд би өөрөө тэнд очиж өөрийнхөө эсрэг мэдүүлэх одоо тийм хууль байхгүй гэх юм уу одоо гэж яриад илээ л дээ. Энэ дээр та юу хэлмээр байна? За тэр сэдвийг хаяа. Тийм үү. Тэгээ хоёлаа зүгээр тэр сэдвийг жишээлбэл хаяа. За хэвлэлийн хурал дээр тэр хуулийн байгууллагуудад би ял өгчээсэн, шийдэжсэн гэж ярьсныхаа төлөө их хурлын дараагаас огцрох хэрэгтэй байхгүй. Тэгж ярьсныхаа төлөө эрүүл арчлалтай улсад бол тэр хүн огцрох хэрэгтэй байхгүй. Ерөөсөө зөвхөн тэр ярианыхаа төлөө. Тэр би яриаггүй шүү дээ. Та яриаггүй. Тэр нөхөр 80 микрофонд урдаа тавьж агаад ярьж шүү дээ, тийм үү? Тэгэхэд их хоёрт 8 микрофонд байгаа байхгүй дээ хөрх юм. Тэгэхээр одоо энэ
эхлээд бол яг хөө тэр гишүүд чинь тэр нэг ёс зүйн хариуцлага хүлээгээд та нэг их хурлын дарга төтгөлзүүлж яагаад ингээд шалгуулж ярьсаа гээд нэг гарын үсэг зурулаа явж байсан. Одоо тэр нь болохоор бүр огцруулах болоод бас гар хөлийн үсэг зулуулаад явж байгаа юм шиг байлаа шүү дээ. Тийм үү те? Яг тэр бол тэр нэг ордны тоглолт шүү дээ. Гишүүд нэг ингээл ингэж тэрийгээ татахын тулд эхлээд зөөлхнөр үзье чи энийг гिचгээд огцорлоогийн гут нь магадгүй өөрний хоёр гиш юм оо чи ингэж огцорлох төлөө гар үсэг зурсан юм байга юм уу би боллоо ч гэдэг юм уу одоо ингээд манай гишүүд маань бас ямар амт төлөө хөрх юм бас нэг нөгөө хэлэх тийм шүү дээ. Энэ 126 ч юм бол үнэндээ бол буруутцсан тоо шүү. 76-аараа байжсэн бол арай л дээр байж яагаад мэдгүй. Тэр коновчт нь л орж ирсэн шүү дээ. Тийм үү? Та нөгөө жагсаалтаар орж ирсэн уусууд хэлээд байгаа. Тэгэлгүй яа гэм тэр чинь тэгэл ойлгомжтой шүү дээ. Аа. Энд чинь хүн биш дээ. Гэрээ зас, биеэ зас, төрөө зас. Би одоо нэг ордонд эднэрийг төөрсөн хүүхдүүд орж ирээд гэдэг утга чинь ярьдаг утга чинь ордонд гишүүд орж ирээд яагаад тэр дөрөв давхарт байшинд хинч төөрөхгүй шүү дээ мэдээж. Оюун санаа төөрсөн уусууд байхгүй дээ. Юу төрцөө? Оюун санаа. Өөртөө боловсроогүй уусууд байхгүй дээ. Аа за. Итгэл үнэмшил оюун санаа төөрсөн уусууд байхгүй хөрхий. Харахгүй нэг хүнийг шүтэл дагаад одоо Женко ч юм уу, оюун эрдник ч юм уу дагаад явцсан гарууд орж ирээл хөрхий коноптгол үүрэгтэй байхгүй дээ. Тэгээ ард түмний төлөөлөл явж байгаа тийм. Тэр утгаар нь би ордон төөрсөн хүүхдүүд байна гэж хэлсэнийг сүүлд нь хөрхий тэр мө болормоо хавдын бас л манай охин шиг юм байгаа шүү дээ. Тэр тэгж яста бид тэрийн байшин төөрнө гэж юу гэдэг. За та энэ авилгатай тэмцэх газрын дэд даргаар 11-ээс 14 онд ажиллаж исэн байна. Тэгээ энэ үеэр одоо бас л бид нар чинь нүүрсээ одоо хэдэн оноос эхэлсэн юм те нэг 7-8 оноос эхэлсэн үү? Тийм ээ? Экспортод гаргаж эхэлсэн те. Тэгээ энэ үеэр жишээлбэл одоо тийм нүүрсний хэрэг гэж танай газар орж ирж байгаа юм. За би л огт санахгүй байна. Ер нь бол санахгүй байна уу? Тийм. Ер нь бол эн чинь ийм л дээ болдох юм. Энэ хоёр ерөнхийлөгчийн үед. За багаан даргаас эхлэе. Багаан даргын үед дараа нь энэ хоёр ерөнхийлөгчийн үед, дараа нь элбэг дорж ерөнхийлөгчийн үед тийм үү? Одоо ингээд зүгээр ерөнхийлөгч нь хэн байсан талаас нь дараа нь хөрс ерөнхийлөгч, ингээд батлага ерөнхийлөгч, хөрс ерөнхийлөгч тийм үү? Ингээд энэ бидний байж исэн үеийн улсын төсөв өнөөдрийн төсөв хоёр чинь ингээд газар тэнгэр болчихсон. Тэгсэн. Тий. А энд газар тэнгэр болж байгаа тоочин өөрөө хяналтгүй байгаа байхгүй юу? Тэгээд ядж хахад ковидын үеэр төр өөрсөндөө онцгой дэглэм онцгой хууль гаргаж ажиллаад аж ахуйн нэгжүүдийнхээ бол уучлаарай. Өнөөдөр тэр үеийн засгийн газар яасан юм? Аж ахуйн нэгжүүдтэй та нарыг татвараас хэдэн жил чөлөөлчих, эдэн жил чөлөөлчих. Та нарт ийм одоо боломж өгье, ийм тусламж өгье юу ч байхгүй шүү дээ. Та яриг сандаа. Тийм үү? Тийм биз дээ. Одоо бодтол юм ярьж шүү дээ хоёлаа. А гэтэл ковидын үеэс одоо ингээл хийсэн хулгай гэл одоо ингээл бас нэг нууц юм. Тий. Өнөөдөр хүртэл байгаа. За ингээ байж тал дараа нь ингээд нууцын зэрэгэлд авч ягаад хулгай хийдэг болсон. Тэс юм. За дээр нь яасан. Энэ 280 300 мянга хүрж байгаа одоо тоогоо яг эдгээр гаргаж өгөхгүй байгаа. Тэрийн албан хаагч нартэй сүнг баригчнараа авчираад бүгдийг ингээд албан ёсны цалинтай болгоцсон. Эдгээр нь яадаг юм. Эргээл нөгөө төрийн албан чин авилгын юу болгоцсон. Тэгэл нэг байхаа олон дарагт. Одоо ямар ч бизнес хийж байгаа юм гэж шүү дээ. Энэ тэр дарга энэ дарагт ингээд такса төлөөл яв. Тэн баримтаа. Би энэ камерт энэ таны өдөөс хараа сууж хагаад намайг энэ бизнес хийж байгаа юм уу? Одоо өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх ард түмэн өөрөө мэдчихэж шүү дээ. Би баримт шив. Тэр нийтлэг болцсон юм байна л гэж. Ерөөсө хавтгаарсан байхгүй юу? Бидний үе чинь бас хүн за одоо юу гэдэг айдаг байсан байхгүй юу? Би энэ авилга гэдэг юмтай чинь бол Гайлын Баатар гэж хүнийг анх тагнуулын дээр ажиллаж байх үед тэр чи таны үед үү те? Тэр нэг урагшаа нэг баахан хар тоглох гэж хэлээд баахан төмөр гаргадаг нөхөр үсттэй те. Тийм Гайлын Баатар гэдэг даргын чинь одоо тэр үед барьж исэн үеэс
авилгатай би бол тэмцэж эхэлсэн хүн шүү дээ. Би 36 настай байсан тэр үед. Энэ эхлээд авилгатай тэмцэх газрын даргыг чинь ерөнхийлөгч санал болгосноор их хурл баталдаг байсан тий. Тэгээ нодон билүү уржин билүү энэ хэн чин оюун эрдэнэ ерөнхий сайд байхдаа энийг чинь өөрчлөөд ерөнхийлөгчөөр тэр эрхийг аваад өөртөө авцсан. Тийм үү? Таны бодлоор одоо аль нь зөв байсан болоо ерөнхийлөгчөөр санал тавиад их хурл баталдаг нь одоо тэр хүний нэг хараа тусаар ажиллах одоо аль нь одоо нөлөөтэй байдгийг юм байл гэж асуух. Одоо ийм байна. Яг наадах чи одоо би ингээд өөрөө дотор нь ороод ажиллаж байсан. Энэ байгууллагуудынхаа хуулийг батлуулж байсан, нэмж байсан, хасж байсан хүний хувьд би одоо эргээд ингээд харахад энэ ерөөс 6 жилээр томилдог буруу юм байна. За. 6 жил тэр хүн юу ч хийхгүй гэж болно. Тэрийг халах солих чинь баг боломжгүй асуудал юм билээ шүү дээ. Тэ өөрөө л яахгүй. За нөгөө талаас нь. Ерөөсөө ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, авилгатай тэмцэх газрын дарга гэдэг одоо эдгээр хинч байдیں۔ Тийм ээ. Энэ улсуудыг бид нар 6 жилээр томилдог нь ерөөсөө буруу юм байна. Нэгт эднэрийг томилох субъект нь одоо энэ дарга нар байдаг нь буруу юм байна. За. Зүгээр олон нийтийн болох хэрэгтэй юм байна. Олон нийтэд сонгодог болгох юм. Тэгээд чи 2 жил ажил. Нэг борд байгуулна шүү дээ. Тэнгууд тэр бордонд нь одоо ямар асуудал үүдээ улс төрийн намаас 2 хүн ч ордог ч юм уу, улс төрийн намуудаас нэг 2 хүн ч ордог юм уу, тийм үү? Ингээд олон нийтийн төлөөлөлттэй хууль ёсны байгууллага шүүх прокурорт ажиллаж исэн одоо хүмүүс ч ордог юм уу, тийм ээ? Тэр бордонд нь тэд нар хариуцлага тооцоод тэр хүнтэй ярих хэрэгтэй байхгүй. Чи энэ улсыг одоо яасан? Яг чи юутэй тэмцсэн? Хаана байгаа юу хийсэн чи? Мөн үү? Тэгээд 6 жилээр биш. За чи 2 жилийн дотор чиний ажилд ахиж гарахгүй энэ чи юугаа хийцүүд? Бай баа шүү дээ. Тэгвэл аль нэг намын ингээд ротар хийгээд тэр байгууллагын хөшгийг хаагаад ингэж сууж болохгүй байхгүй юу? Манайх шиг жижиг улс тэр 6 жилийн томилгоо төрсөн. Туйлын буруу юм байна гэж харж байгаа шүү дээ. Сүүлийн үед. Тэгээ бас ингэж хэлээ л дээ нөгөө их хоёр сайд ч гэсэн ярьсан ингээд би нөгөө ерөнхийдөө биш нөөцийн сонсголоор айгүй их баримт ингээд гаргаж ирээд авилгатай тэмцэх газар өгсөн 2 жилийн өмнө. Энэ хэрэгүүд нийгэм шалгагдаж юу яахгүй байна, гарч ирэхгүй байна гэж байгаа юм. Тэгээд тэрийг бол би жишээлбэл юу гэж бодож байна гэхээр энэ оюун эрдэнэ гэдэг хүн энэ хүний чинь санал болгож ингэж томилуулсан юм чинь юу гэдэг тэр одоо эзнийг юм хэргийг шалгах хөтэй гэж жишээлбэл одоо ганц бичвшилтэй нийгэм тийм яриа байгаа байхгүй. Энэ үнэхээр тийм байна уу? Тань тэгж харагдаж байна уу яа? Гэхдээ одоо нийгмээр тэгж уншиж штэ. Ойлгомжтой юу тийм штэ. Тэгвэл таны хэлээд байгаа тэр нэг дарга нар санал болгодог ч юм уу, дарга нар тэрэнд оролцдог нь бол болохгүй л байгаа юм байна. Тийм үү? Одоо хамгийн том жишээ 80 микрофоны өмнө наад амар байсгалан чи хэлчихлээ штэ. Бид нар хинд ял өх, хинд шүүх рүү явуулахаа шийднэ гэдэг. Наа чинь зөвхөн авилгатай тэмцэх газар шүүхийн асуудал бас байна шүү дээ. Одоо хүн яг тэр үгээр нь одоо эний чинь тэр хүнд одоо чи буруу хууль зөрчсөн байж тээ нөхөр минь гээд тэр хүнийг одоо шүүхийн өмнө ч гэдэг юм авчрах газар нь аль нь цагдаа нь юм уу авилгатай тэмцэх тагнуулын газар нь аль нь юм бэ эний ч одоо ингээл энэ хүн чинь баахан юм ярьчаал тэгэл одоо дарга марганд эсрэлтүүл ингээл яваад байна шүү дээ. Энэ хүний одоо тэр шүүхт нөлөөлдөг энэ тэр ашиг сонирхлын югаараа энэ их хурлын гишүүд өөрсдөө тэр дундаа манай намынхан жишээлбэл сөрөг хүчнийхэн энэ асуудлыг гаргаж тавиад хуулийн байгууллагад хандах хэрэгтэй юм л. Зөв. Уул нь бол. Гэтэл наад хүн чинь өөрөө зарлалчлаа шүү дээ. Би энэ улсуудтай юм чинь шийддэг юм а гэдэг. Тийм бооз. Хинтээ шийдсэн гэж. Одоо байгаа энэ одоо хуулийн байгууллагын удирдлагуудтай хэнийг шоронд явуулах, хэнийг шоронд явуулахгүйгээр шийддэг юм а гэдэг. Наад хүн чинь 80 микрофон тавьж байгаад өөрийнхөө 80 микрофоныг тавьж байгаад ярьчлаа шүү дээ. Энэ бол одоо хамгийн том асуудал. Хамгийн том асуудал тийм. Ерөөсөө шударгаас байхгүй бол ямар ч нийгэмтэй л явахгүй. Гэхдээ уг нь энэ хүчний байгууллагууд чинь нэг хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийн дагуу бид нар бас шалгаж болдгиймаа гэсэн юм яриад идэх байхгүй юу? Тэр чинь тэгээд Арчил намын одоо нөгөө
ардын намын дарга нарыг шүүмжилдэг манай муу хэдэн залуучуудад хамаартай байхгүй наадах чинь. Нэрээ тийм. Уучлаарай тий шүү нэр. Тэгээ бүр нэрлээд үгүй хөөргөн дэр Монголгүй одоо манай нэг дарга нарын өөдөөс юм яриад уянга одоо хэдэн сэтгүүлч хүүхдүүд байна шүү дээ. Тэднэрт үйлчлэн наадах юм бол. Тийм ээ тий. Одоо жишээлбэл ингэж хэлсэн шүү дээ. Бэлэгт гэж хүн их тэнгэрт халанцуу намбрын хоёраагаад цонхон доор нь орилж байгаа. Нөгөө тагнуулын ерөнхий газрын дарга байсан. Тийм манай Цагдаагийн дарга. Манай бэлэг дарга. Их тэнгэрт одоо жоохон халанцуу энэ хоёр дургуун хүн чи яах вэ? Тэгээд энэ хоёрыг цонхон доор жоохон орилж байгаа л явна үсттэй. За. Тэгэхэд энэ хоёр гомдоог байхад тэр үеийн цагдаагийн дарга нь гомдоод байгаа байхгүй юу? Биш үү бэлэгт. Тэгээд авчиад хөөрхий бэлэгтий ч авчиад Динжимэнгийн нөгөө шаглагт хийсэн шүү дээ. Би эргэжсэн байхгүй юу очиж хөөрхий. Манай бэки чинь. Жишээлбэл одоо ингээд ардын намын дарга нарын өмнөөс гомддог цагдаагийн дарга гомддог цагдаа нар зөндөө. Тий. Энэ бол аюу их ус төссөн шүү бас энэ манай цагдаагийн байгууллага. Тий. Би л мэдчихээн одоо манай үйл дарга чинь энэ Жинхэнэ Баталгыг ерөнхийлөгч байхад нэг шүүмжилвчсэн уянгаа байн зайлвал хоёулаа энэ хоёр чинь шүүхээр ороод одоо торгуулийн ял мал авч ирсэн шүү дээ. Тий. Тэгээд тэр нөгөө ерөнхийлөгч нь гомдог байхад л цагдаа нөгөө хөвлийн мөрөөр шалгаад тэгэл хүнд би юу шүү дээ. Одоо ингээ байн гүтгүүлнэ. 7 гүтгүүлнэ. 7-8 жил одоо би энэ бүх хөвлийнхэнд ягаад дургуйгаад чинь тэр 7-8 жил намайг ингээд өдөр шөнөгүй балбана. Сайтууд балбана одоо юу гэдэг юм Facebook, Twitter ингээ балбана. Тэгээ бид нийт 44 өглөө өгсөн. Өгдөг. Цагдаа магтаа тий. Нэгийг шийдсэн. Тийм үү. Тий. Тэгэнгүүт цагдаа прокурор ингээ төрөөсөр байгаа нэг нь руугаа шийдэн ингээ цаг хугацаа алдсаар байгаад ингээ хаадаг. Одоо би бүр тэрүүгээр баримт гэн байна. Энэ прокурор гэдэг байгууллага яаж дарга нарт үйлчлдэг, яаж дабл стандарттай гэтэл манай намын залуучуудыг болохоор баруун онгож амжаагүй багт нь авчиж тавьчихна. Тэгдэг. Амнаас нь онгоснаас нь одоо юу гэдэг ардын намын томоохон даргаыг хэн нэгний авиан гарч амжаагүй багт бараг авчиж хийчихдэг. Тий. Энээс одоо гарах арга зам юу вэ тэгвэл? Одоо энэ бие даасан байдлыг энэ хууль шүүхийн хуулийн байгууллагууд яг зөвөр би эхний ээлжинд бол энэ цагдаагийн байгууллагыг л хуулийн өөрчлөлмөр санагддаг. Төрний хил дээр ингээл нэг шудрагын тавья. Олон нийтийн ингээд хяналтанд оруулъя. Мөн үү? Ус төржүүлдэг бай. Эхлээд цагдаагаас эхэлмээр байна. Өнөөдөр гэтэл цагдаа жирийн цагдаа хамаг ажлыг хийж байгаа юм. Бодлогын дарга нар нь одоо ингээд энэ цагдаагийн байгууллага мухаар харагддаг. Тэгвэл тэдний буруу биш. Нам нь төрнийх нь ингээд дахиад тэдний чинь дээр энэ ардын нам гараа зогссон. Тэднийг томилдог. Тэдний цолыг өгдөг. Тэдний аж амьдралыг шийддэг. Би одоо санаандгүй өчигдөр жишээлбэл гадаа алхаж байхад одоо Hyundai гэдэг машин биш та манай Жинхэнэ Баталгын зардаг. Hyundai гэдэг машины чим дилер нь Жинхэнэгийн компани байдаг байхгүй юу? Тэр цагдаагийн машин Hyundai-гийн хай классын ангиллыг авсан байвал яах вэ та? Үнэтэй ангиллын машин Hyundai-гийн тэр цагдаа зүгээр л яг тэр хай классын англи хэрэггүй шүү дээ. Стандарт. Тэр стандарт юугаар барил та. Жишээлбэл би тэгээ хараад ерөөсөө татвар төлөгчдийн мөнгөийг бол ер нь самардаг юм байна дөө гэж харж байгаа байхгүй юу. Эргүүлийн машин одоо ингээд Hyundai-гийн high class-ийн Azura билүү юу билээний тийм англи машин байдаг. Тэрийг ингээд шахсан байх жишээд тийм ээ цагдаад. За та тэр нүүрс ярьж байгаад ингээд бүр том асуудал руу орчлоо. Хоёлаа энэ нүүрс рүү орё. За энэ их олон мэдээлэл гараад ингээд гэрээ мөрөнөө задраад ингээд явчлаа. Одоо энийг манай хуулийнхан шалгаж чадах болов танд ямар одоо таны бодлыг би сонсъё. Одоо энийг ингээд дараад өнгөрөх болов эсвэл одоо үнэхээр шалгаад явж чадах уу? За хөрхи тэгэл сөүлд нөгөө
өндөрийг хоёрыгаа эднэр юу гэх юм бол намаасаа өгөл эхэлсэн байлээ. Тийм хөөцсөн гэсэн. Тий. Тэгэхээр л тодорхой болж байгаа юм шүү. Чадахгүй гэж юу? Одоо ингээд шавуудал өнгөрнө шүү дээ. Танд итгэл алга байна тийм ээ. Алга. Шалахгүй эднэр. Энэ за тэгвэл одоо нийгэм энэ асуудлыг бүр ингэ шаарддаг л дээ. Одоо хамаагүй одоо талбай дээр бүр гарцгаа хийдүүлээ. Энэ бол шахалдуулж чадах уу тэр улсуудад? Болно. Болно шүү дээ. За тэгвэл тэгээ одоо нэг хэд хоног харъя та. Одоо тэгээд юу болдгийг тэгээд үнэхээр шалахгүй бол тэгэл одоо өстө уриалал одоо төсвийн мөнгийг яаж өрж байгаа. Одоо тэгээд жишээлбэл 9 их найдын зөрчил гарлаа гэж. Зөрчил гарсан. 24 оны төсвийн их найд гэж байгаа шүү тийм ээ. Тэгээд одоо жишээлбэл тэр номын сайдын тансгалсан асуудлууд байна. Тийм үү? Ингээл зүгээр би интернетийн мэдээлэл хараад шүү дээ. Ардын намынхан чинь сая нэгнийгээ одоо ингээд баримтууд гаргаад хоёр талаас шидэлэн тийм үү? Ингээл энэ бүх юм чи ер нь юу юм? Татвар төлөгчд бидний татвар төлөгчд бусдын ард түмний мөнгө шүү дээ. Тий. Тэгсэн мөртөө одоо нэг хэдэн нэмж багш нар цагдаа нарынхаа цалиг нэмж чадахгүй байна. Төсөвч ийм чи яах ингээл дотор хэрэлдээ сууцгааж тийм. Тэгээ өглөө одоо цагдаагийн дарга нар одоо жирийн цагдаа нарын цалиг нэмэх гэж би ярьдیں۔ Байна. Та ингээ өглөө гэрээсээ гараа явахаар хамгийн түрүүнд хинтээ таардаг. Замын цагдаатай. Ваа. Тийм. Хөөрхи хаалунд байна уу, хүүтэнд байна уу? Тэд нар чинь энэ төгжрлийг чинь зохицуулаад зогсож байгаа байхгүй. Тэгэхээр тэднэрт бүр одоо байгаа цалинг нь 2 3 дахин өгөх ёстой байхгүй. Нэмэгдлүүдийн өгөх ёстой. Тэднэрээс харин эсэргээр зам дээр гарсан, үүрээр гарсан, жижигүрт гарсан одоо энэ энгийн цагдаа нараа бид нар бол хайлж хамгаалах хэрэгтэй. За нүүрс талаар би ингээд асуух асуулт дуусч байна. Та энэ нэмж хэлэх юу байна? Одоо дараагийнх руу оръё гэдэг. Уу яхаа нүүрс төмөр зам ба. Тий. Наад чи ингээд салж болохгүй ойлголт байхгүй. Нүүрс төмөр зам гэх. Тэгээ мохор төмөр зам тавьсан одоо тэгээ тэрүүгээр зөндөө нэвтрүүлэг хийн би зөндөө мундаг юм хийсэн гэж ярина. Өргөн нарийн ингээл. Тэгэхээр миний ойлгосноор одоо миний олж сонссноор тэр нууцаас одоо манай хоёр гишүүн гарын үсгт зуруулаад Баярмаа Гамба хоёрыг явуулж байгаа тэр дахиад тэр нууцлалтай гэрээвчтэй холбоотой харьбины тэр ирээнүүд ил болвол ерөөсөө эднэрийг тодорхой. Тэгэхээр тэр гэрээг хурдан ил болгоод нэгэн мөр одоо энэ нүүрс төмөр замын холгааг одоо зогсоох хэрэгтэй. Гэхдээ танд итгэл алга шүү дээ. Хуулийнхын шалгаж тэрий чи. Тэгээд хуулийнхын шалгаж та бүхэн яагаад ингэ сууж байгаа? Ард түмэнд хандаа сууж байгаа шүү дээ. Хандаа сууж байгаа. Тийм шүү дээ. Та бүхэн одоо ингээд хин нэгэн даргын үүдэнд очиод та бүхэн ингэ ярихаар яах юм? Тэд нар ч өөрсдөө орооцолт ч юм уу, тэр асуудалтай хутгалт ч юм уу мэдэхгүй шүү дээ. Энэ хоёр юу солиороод байгаа юм уу гэж харин ардын намынхан ард цагаан байшинтай очиод намынхаа проблем болгож ярина. Нам ялахын тулд ийм их мөнгө холгоос юм аа гэж ярина. Одоо юу гэх юм? Би мэдэхгүй. Мөн үү? Тийм л байгаа шүү дээ. Тийм байна. Тэр хуулийнхан энэ бүгдээ шалгаасаа, мухарлаасаа гэдэг юмд одоо түлхэц өгөх ярилцлага болж байгаа юм байна. Та тэрийн нэрээ, тийм ээ? Өөр зам байхгүй. Тийм байна. За. Одоо тэгээд үнэхээр таштаваа дарга юу гэдэг одоо энэ сөхөлд дарга одоо Бэргэдэнгийн нараас сөхөлд бид нар одоо ингээ маргааш нэг өдрөөс энэ усуудаа авчил хорих хэрэгтэй шүү дээ. Энэ чуулгандаа оруулах хэрэгтэй шүү дээ. Энэ чуулгандаа энэ гишүүдийн төдөлзүүлэх асуудлыг оруулах хэрэгтэй байхгүй. Зүгээр нэг ингээл одоо ерхий прокурор оруулах гэж байгаа юм шиг байна, оруулж байна гэж өөртөө бичүүлээд идэх байхгүй. Үргэлж хийгээл. Одоо цаана юу тохирох гэдэг юм уу мэд. Мөн үү? Ийм биш юм бичүүлээл. Гэхдээ одоо тэгээд тэр ажлаа хийлээ. Ерхий прокурорын дайснууд оруулалт одоо. Ардын дайснууд шүү дээ одоо энэ. Гэхдээ над би өөрөө мэдэхгүй учраас би танаас асууж байгаа шүү. За одоо энэ хэрэг ингээд задраад ингээд ил болоод байхад энийг хэрэг нээхэд хэн нээдэг цагдаагийн газраас авилгатай тэмцэх газар нь хэрэг нээгээд прокурор даваачиж батлуулдаг юм уу? Эсвэл прокурор хэрэг нээгээд наадхаас шалга нөхөр минь гэж авилгатай тэмцэх газар өгдөг юм уу? Дараалал юм рээдий. Хэн анх хэргийг нээх ёстой юм? Яа, хэрэг бүртгэлтэй хэрэггээд нээдэг нэг юу гарцсан л да одоо манайс хойш шинэ хуулиар. Тэгээ
прокурор бүрдэх байгууллага хоёр хоёулаа гаргах шүү дээ. Хоёулаа. Саналаа. Тэгээ одоо ингээд авилгатай тэмцэх газрын өмнө ингээд өдөр чинь нэгнийгээ авчиж бариад хийгээд тийм юм шалгаадах гэдэг ингээд цаас мас барайл дээлжлэл зогсоод байгаа биз дээ. Тэр чинь тэгэл наадууд ч ажиллаа хийгээд хэл гэсэн үг шүү дээ. Тэгээ хэрэгээ нээгээд өгөөч, эдрийг шалгаад өгөөч л гэдэг юм уу гэдэг юм. Тэгвэл авилгатай тэмцэх газар ихэж хэрэг нээгээд тэрийг прокурорын одоо батлуулдаг үстэй прокурор за энийг хэрэг нээхийг зөвшөөрч чинь ч гэдэг юм уу? Тий саналаа оруулдаг байхгүй. Саналаа оруулдаг тийм гэмтэргийн шинэртэй байна. Манай одоо авилгатай тэмцэх газрын ийм зүйл ангиар одоо бид нар шалах хүсэлтэй байна гэдэг юм уу тийм ээ. Үндэслэхгүйгээр хөрөнгөцсөн гэд бидний үед тэр чин 14 оны 5 сарын 1-ээс байгаа үйлссэн үйл байхгүй юу? Би өөрөө тэр хуулийг оруулж ирсэн. За. Үндэслэхгүй хөрөнгөчих гэдэг зүйл ангийг. Гэхдээ би одоо энэ нөгөө хэн төрүүлж анхны алхам хийх үе мөрдлөгийг хэн эхлүүлэх ёстой гэдгийг танаас би асуугаад байгаа юм. Тэгээд одоо харж бид одоо нийгэм бүгдээр харъя тийм ээ. Тэгвэл одоо авилгатай тэмцэх газар нь энийг эхлүүлэх ёстой юм байна. Харъя одоо хэдүүлээ. Тэгээд эхлэхгүй бол одоо тэгээ яа. Одоо хоёул авилгатай тэмцэх газарт массын дэмжлэг хэрэгтэй бол би одоо тэр байгууллагад ажиллаж байсан хүний хувьд очиод дэмжиж яриад өгье. Одоо хин ямар зовлон байгаа тийм ээ таштаваад. Тэгээ одоо энэ дуракуудаа явуучил шийдэх хэрэгтэй байхгүй да. Шийдэхгүй л болохоор асуудал үүснэ. Тэгвэл одоо энэ нийгэм чинь бүр задрах байх та одоо энэ өндөр байшингууд байна. Тий. Энэ ядуурл энэ эдийн засгийн хямрал энэ олон нийгэмд том асуудлууд байхад энэ өндөр төмөр байшингуудыг хэн бариад байгаа? Хаанаас хурж байгаа? Мөн үү? Би хэлээд байгаа шүү дээ. Ардын намын барилгын компаниуд л тэр мөнгө хаанаас орж ирээд байгаа? Хэний мөнгө яваад байгаа? Хамгийн энгийн байхгүй юу? Мөнгө ерөөсөө мөрдөө байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Шалах хүсэл хэрэгтэй. Тийм байна. Тэр энэ өндөр байшингууд ч өстой нөгөө нүүрсний нөгөө хулгайн зөрөө мөнгө ч ингэж эргэж орж ирж юм болоод байна гэж улсууд бичээд хэлээ одоо тэр би ч гэсэн тийм ахал гэж бодож байгаа тэрийг. За нүүрсний асуудал энэ хулгай төмөр зам хоёр ингээд хоёлаа энүүгээр дуусгая. За дараа нь зүгээр би таныг улс төрчигчийн хувьд би таны нэг ярилцлагыг саяхан үзсэн. Тэрэн дээр та бол энэ нөгөө нэг Эрдэнэтийн 49%-ийг ард иргэдэд ховчлчаасаа ингээд нөгөө одоо нөгөө иргэдийн юунд хяналтанд оруулъя гэсэн юм санаа хэлсэн байлээ. Та энийг ямар үндслээр хэлсэн? Яг зүгээр Эрдэнэтийн 49%-ийг бол бид нар арчсан нам авчирсан гэсэн одоо тэр төрөнгөө нийгэмд ойлголттой. Мөн үү? За тэгээд нэгэнт одоо арчсан нам тэрийг авид ирсч болсон юм чинь 49%-ийг хувьцаа хэлбэрээр тараачих гэж. Урдан дэвтэр тэргүүл хүндэл байсан шүү дээ, тий? Ерөөсөө тий. 49%-ийг хувьцаа хэлбэрээр тараахаар яах юм? Нэг одоо миний баримжаа тооцоогоо шүү дээ. Ногдл ашиг ингээд одоо Эрдэнэт үйлдвэрч өөрөө том байгууллага ингээд тэдний зардал мардал одоо ингээд элдв юмыг хаслаа гэдэг ингээд баримжаагаар тооцоход нэг иргэнд 3.5 сая хүн нэг иргэнд нэг оны эцээр нэг $300 350 доллар буюу сая төгрөг ногдоод байгаа байхгүй юу? Одоо 5 хүнтэй 6 хүнтэй гэрүүлд бол одоо 6 сая төгрөг оны эцээр орж ирэх нь шүү дээ. Ногдол ашиг гэж тийм үү? Эсвэл ногдол ашиг яг дараа жилийнх нь эхний үйлрэл тараана л да. Тий. Тэгээд ингээд орж ирэх нь байна тийм үү? Эн чин тэр хөгшчүүлд байна уу? Тэр хүүхдийн төлбөр байна уу? Им дом байна уу? Нэггүй нэмэртэй шүү дээ. Хамгийн гол юм эн чин энэ массын хяналтанд орчиж байгаа юм. Тэгэхгүй бас нэг нууц гэрээ хийгээл ардын намыг санхүүжүүлдэг байгууллага болчихсон. Ер нь ч одоо талдаа гэж би хардаад байгаа юм. Тий. Тэрний оронд одоо зүгээр ил тод тэр юм ил болгоод хувьцаа авъя. Ирэх хөрөгчд ийм хийх үү те. Одоо би манай намын гишүүд бол арчсан намын улсын хурлдах намын гишүүд дэмжиж байгаа хүмүүсүүд байна. Байгаа тий. Би болохгүй бол одоо өөрөө гараад талбай дээр гарын өсгсөд бол намынхантай. За иргэдээ та нар 49% хүн үү? 49%-ийг хувьцаа хэлбэрээр эзэмших хүсэл байна уу
Та тэгвэл дэмжижээвэл гарын усгаа цуглуулдаг. За би ингээд нэг 100 мянган хүний гарын усг цуглуулад болохгүй бол манай хинд авчидаг шүү дээ. Бүр ярттай юм шиг. Жонхгуудаа авчидаг шүү дээ. За жонхгоо минь цаа жинаадлаа юу яа. Өөрөө бариад яв. Яах нь харъя хоёлаа тий. Жишээлбэл гэж ахгүй юу? Мөн үү? Ингээд манай намын гişүүд одоо зүгээр наргаа болгож сая тэгж хэлсэн шүү би. Тэгээ зүгээр одоо заавал тэр сквотын талбай дээр суугаа гарын усг цуглуул шаардлагагүй болсон шүү дээ. Нөгөө тий парламент гэдэг юмар чинь тийм юу үүсгээд дурын иргэн ороод тийм асуулга гэдэг юм уу тийм юм үүсгээд тэгээд тэрний дагуу 100 мянган иргэн тэрийг хүлээн зөвшөөрөх юм бол их хурлаар заавал орж хилцдэг тийм юмруу орцсон байгаа шүү дээ. Бид чи бас ч нөө цахим үндэстэй энэ төр болоод тэрийг бас ашиглаж болох юм байна. За таны зөвлөгөө авъя. Гэхдээ энэ чинь юм байхгүй юу? Талбай дээр Арс намынхаа гишүүдтэй зогсож гарын усгаа цуглуулгана гэдэг нь өөрөө бас олонний анхаарлыг татчих. Бас процесс байхгүй юу? Тийм байна. Цахимаар явчихаар одоо мэдэхгүй шүү дээ тэгээд. Тийм. Тэн дээр санал нэг үнэтэй тий. За одоо таны нөгөө хувь улс төрчих юм уу, хувь одоо дарга байсан үеийн асуултуудыг би танаас сууя. За одоо хамгийн аимшигтай юм хэрэг Монголд болсон улс төрийн том аллагын зориг агсны өвхөл байгаа. Энийг бол одоо танаа баг таныг тагнуулын ерөнхий газрын дарга байхад мөрдөөд илрүүлсэн 3 хүнийг одоо шүүхээс ялгаагаад ингээ явуулсан байдаг. За энэ чинь тэгээ дараа нь одоо саяхан энэ сонгуулийн өмнө бол одоо ингээд буцаад энэ 3 хүнийг хэлмэгдүүлээ яатсан байна гэдэг таны хүртэр одоо тэрийгээр ялгаагаад явуулсан шүү дээ. Зөв би олж үзээгүй гэж болно. Энэ талаар та ер нь нэг хэвлэлт ч гэдэг юм уу ямар нэгэн тайлбар өгч явахсан юм би мэдэхгүй. Тийм тэгэхээр энэ нэвтрүүлгийг ашиглаад энэ дээр танд одоо ямар тайлбар байна гэдгийг сонсъё. За ер нь хамгийн гол асуудал хэрэг илэрсэн үгүй юу гэж. Би бол илэрсэн гэж ойлгодог. Тийм баг. Миний итгэл үнэмшил одоо би тэр улсуудыг ажиллаа хийх боломжоор нь хангаж ирсэн л дарга байхгүй юу? Тэр ажлын хэсэг чи одоо надаас өмнө байсан. Олон жил ажилласан ажлын хэсэг байхгүй юу? Тэгснээс би өдөртөн зохион байгуулад уучлаарай. Тэр нэг ажлын хэсгийг чинь 4-5 удаа тараага дахиад бүрэлдүүлсэн нэмд өрд сайд болохоор бол тараадаг гэж яриад. Үнэн. Би хэлсэн үг байхгүй тийм. Та хэлсэн билүү? Миний хэлсэн үг. Яг бол би дахиад баримт нотлохотой юм ярина шүү дээ. Ингээд судлаад үзэхээр ажлын хэсэг гэдэг энэ сүүлийн 20 жил одоо тэр ажлын хэсгийг яагаад тараад байдгийг гэхээр нэмд ор сайд болохоор тараад байдаг. Гэхдээ нэмд орч гарын хэсэг нь олдохгүй шүү дээ. Зүгээр л одоо юм бас л манай хүн чинь цаанаас хөшгөний араас юм хийн шүү дээ. Гэж би хардж хэлж исэн үг. За. Юу үнэн тэр үнэн. Ажлын хэсэг тарчдаг. Дахиад байгуулгадаг, дахиад тарчдаг. Тэгэл тэр үеийг харахаар нэмд орж гэж хүн сайд болцсон байдаг. Таныг ирэхэд одоо хэддгээр ажлын хэсэг нь байж исэн байна. Яг энэ ажлын хэсэгт яг тагнуулын байгууллагаас тууштай явсан 2 хүн байдгийг. За. Яг тэр 2 хүн бол ер нь энэ ажлын хэсэгт байж тэр 2 хүнд алдаа байна, оноо байна гэж харж байгаа юм би. Тэр одоо хоригдлоо зодтолтох асуудал байна шүү дээ, тийм. Зодтолтуулсан ч юм уу, зодтолцсон ч юм уу тийм ээ. За, хэрэг бол илэрсэн. Би бол одоо итгэж байгаа. Хэрэг илэрхээс гадна чинь эдгэр чинь бас тэр нэг 4 хүн шатаа галцсан усууд шүү дээ. Тийм байл. Тийм. Энэ одоо тэгээд би батлага нямдарч хоёрыг хонч хоноор 2 байсан хүн энэ зоргийн хэрэг дээр ингээд нийлсэнийг ер нь өнөөдрийг хүртэл ойлгохгүй. Одоо ганцхан онцгой тэр надад бол тэр үлдсэн толгонд. Энэ хэрэг дээр бас нэг сонин юм яваад идэв. Хохирогчийн тал оюун жишээлбэл энэ алуурч мөн биш гэж яриад байдаг байхгүй. Тий. Гэхдээ таньдаг юм бол тэр алуурчнаа гаргаад ирлээ. Тий. Та одоо боддоо. Тий. Оюун гэж хүн санжин тий. Энэ хүн алуурч мөн биш гэж ярих. Тий. Ямар ярих вэ тэр хүнд?
Тий. Манай гэр бүл өнөшгүй байгаа ч гэлөө. Тий. Тэгээ одоо тэр оюун гэж хүнд одоо нэг тийм чи энэ нэрийг мөн бишгээ хэлчих гэдэг юм уу, нэг тийм ямар нэгэн дарамт байгаа байх гэж би харддаг байхгүй юу. Тэгээд дандаа албан одоо юу гэдэг их хурлын гишүүн болоод юм уу, сайд болоод юм уу, одоо өнөөдөр олон улсын гадны байгууллагт засгийн газрын дэмжлэгээр чи юм уу ингээ явцсан байх жишээ тийм ээ. Би зүгээр нэг 2 3 юм байдгийг энэ асуудал. За тэгээ булганы асуудал. Буулган гэж хүн энэ хэрэг илэрсний дараа ерөнхий прокурортой циркийн хажуудын хүнсний зах ямар юм бэлээ. За тийм. Бид нэр энийг очдөг байсан. Меркури гэж зах дээр буулган гэж хүн ерөнхий прокурор ийг хамгаалалттай таарад чимгээ мөн байлээ гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэл мэдүүлгүүнүүдээс буцсан. Тэр нөгөө нэг ял авсан 3 хүний эмэгтэйг таньсан юм байна тийм. Таньсан. За. Ерөнхий прокурор таарлаад баярлаад хэлсэн байна. Уул нь бол. За. Тэгээ сүүл ерөнхий прокуророос их хамгаалал надтай таараад мохогч над тэгж хэлж ийсэн шүү дээ гэдэг байхгүй. За. Нэг хоёрт яг чимгээ юма бичи мэдүүлгээ өгье гэж хэлснээс хойш ерөөсөө юмд орж галзуураад эхэлсэн. Нэг тийм тост нь тэрийг шалгаж ирсэн хэрэг байгаа шүү. Бага. Одоо хаана аваач хайрцیں۔ Юмд орчдонгууд нь хаана аваачаад нууцсан, устгацсан, урцсан би мэдэхгүй. Чимгээ гэж хүн чинь мэдүүлгээ дахиж өгье. Би юма ярих гэж эхэлсэн байхгүй. Тэнгууд л энэ ажлыг эсгэж дахиад ингээл нөгөө нэг эрүүдийн шүүсэн болгоод дахиад самарсан байхгүй. Та тэгт яг тагнуулын газрын дарга нь байсан тийм. Үгүй би ажилгүй болсон байсан. Ажилгүй болсон байсан юм. Тий. Тэр чинь таныг байхад ялаа аваа тэр улсад явцсан байсан тийм үү? Явцсан байсан. За. Таны дараа өөр нөө шүүхмэн хөнгөрсний дараа юм байна шүү дээ тэр чинь тийм. Тий, сүүлд би тийм мэдээнүүд авчихсан. Тэгээд тэр чимгээ чинь нэгэн тэргээ хүлээгээд яатсан байсан бол дахиад би өөр юм ярих гэжсэн болж байна уу? Хэрэгээ задлыг гэсэн ухаантай юм ярьсан юм шиг байгаа юм. За. Тэгээд тэр хин та санаж байгаа үстэй. Бацаандан нямд орж хоёр чинь энэ хорц гэдэг хүнийг энэ ажлаас нь төчлөлөө зайлуулчвал одоо бид нар захиалагчийг зарлаа гэж орлоод хэлснийг. Тэгсэн үү те? Тийм бичлэгүүд нь байгаа шүү дээ. За. Би санахгүй. За тийм болсон юм байна. За бидэрт ялд өгөхөд яав. Нөгөө алдартай Женкогийн жагсаал хийдэг гарууд чинь бүгдээрээ ирж ил. Тэгсэн тий. Төв аймгийн гадаа Венсерамос хэлсэн шүү дээ. Тий. Венсерамос гэдэг. Тэгсэн. Мөн үү? Наад бол алаад үг, хятаад үг, яллаад үг, явуулаад үг гэдэг тэгээд мөн үү? Тий. Гэ ер нь шүү дээ. Хамгийн зөв энгийн намайг ялсан хэргийг зүгээр л нууцаас гаргаж байгаа. Би Монгол улсын төлөө зүтгэе гэж одоо 4 5 удаа тангараг өрсөн байдгийг. Тэрнийхээ төлөө би 3 улсын шоронд тавьсан байгаа байхгүй юу? Англи, Герман, Монгол гэх. Нэрээ бас нэг тийм асуудал үүдэг штэ. Тэр нөгөө хин гэж үнийг барьж иргээд таавал зөвхөн тушаад биелүүлж явсан байгаа. Би тэгэлгүй яд юм бид чинь би тэр үед одоо хэн билээ тэр үн чин зайлуул Дамиргийн их хот гэдэг. Дамиргийн их хот штэ. Дамиргийн их хот жилтрээр мороор гарахад Орос руу орж яваад цаашаа ингээд явсан гэмтэрхт байхгүй юу? Монголын хэл рүү зугатааж гарсан хүн байна тэр чинь тэгвэл. Тэр үед тийг сонсогч байсан юм. Би цагдаагийнх нь над ярьж байснаар би ярьж байгаа шүү дээ. Тэгснээс би сайн мэдэхгүй шүү дээ. Би бол тушаал билүүлсэн. Олоод ирсэн. Гэхдээ тэр үед та тэр одоо хүн өөр улсаас дамжиж хүн хулгайлж болдгоо энэ олон улсад хориотой байна гэдгийг та ховынхоо мэдчихсэн үү? Хууль зөрчиж байна да тэр газрын хуулийг би зөрчиж байна да гэдгээ та мэдчихсэн үү? Үгүй тэр чин одоо манай эсвэл тушаал авчихараа бидний хариуцж явж байсан манай жишээлбэл одоо дарга одоо бурхан болцсон л доо. Тэр хүн жишээлбэл Францын талтай бид нар хүнээ авч явлаа гэд мэдэгдсэн байсан байхгүй. Тийм үү? Тий. Тэгэхээр энэ хэргийг бас бид нар нууцын зэрэглээс гаргах хэрэгтэй. Ер нь зөндөөл юм гаргаалаа ингээд гүтгэл гэдэг биднийг ингээд хуулийн байгууллагыг мохоо харагдуулаад. Гэхдээ энэ Монгол ус хийх ёстой юм л хийсэн шүү дээ. Гэмт хэрэгтнэл олж ирсэн. Одоо яасан тэгээд.
Герман улс бол транзит байсан. Үнэн. Германы хил дээр тэр байтха одоо Франц нь Германы Франц мэдэгдсэн бид нар. мэдэгдсэн байсан. Тийм. Францад одоо бид нар энэ хүнийг авч явна гэдгийг бол одоо тусгай албаны шугамаараа мэдэгдсэн байсан. Германд мэдэгдэг болохоор Германд ирээд хил дээр бид нар ийм хүнээ аваа явж байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр Германы сөрөг тагнуулд ажиллаж байсан монголч эрдэмтэн өвгөн байсан. Тэр бурхан болцсон л да чаас. Тэр чинь өөрөө хил дээр цуг зогсож байгаад гаргаад өгсөн байхгүй. Тэгэхээр энэ бол бас маргаантай асуудал. Гэхдээ таны чинь яг энэ нөгөө Европын хуулийг зөрчсөн гэдэг ч юм уу тэр үндслээр таныг Англид явж явах чинь бариад авцсан тийм үү? Тэгсэн. Германы юугаар уу те? Германы захиалгаарч гэдэг arrest warrant тий юу нэ Германы нэхэмжлэр те. Тэгээд тэндээс чинь та яаж гарлаа? Тэгээд үү? Тэг яг хэр суулаад тэнд. Гой тэр чи ингэ тэр чи юм байхгүй. Германы шүүгч чинь жишээлбэл манай шүүх биш байхгүй да. Германы шүүхийн тогтоол гарцсан байсан юм. Германы шүүх намайг суулчихж байгаа байхгүй. Тийм байна. Тийм. Яагаад суулсан гэхээр Германы прокурор бас буруу ажиллаад анхны намайг барих тогтоол нь Герман Магдебург дотор байсан байхгүй. Берлин хотын Магдебургийн шүүхээр гарсан байхгүй. Өөрөөр хэлбэл Герман дотор байхгүй. За. Тэнгууд эдгээр чинь намайг барихын тулд олон улсын болгочих байгаа. Тэр процесс нь одоо хууль зөрчсөн гэж ойлгож байгаа. Ямар ч юм одоо Германы нэг хуулийг зөрчсөн байна. Мөн. Тэнгууд Германд манай өмгөөлөгч намайг энэ хүнээс суллаа гэж судлуулчих байгаа. Одоо жишээлбэл манад яадаг хөөх юм ард бац зүхийг зоргийн хэрэгээр бариад тамалж нэмд оржийн хийсэн ажил байхгүй юу? Цэндийн нэмд оржийн хийсэн. Манай ард бац зүхийг чи энэ Төв аймгийн одоо нөгөө өөрөө Пуфа гэдээсэн тэр мөрдөндөө аваач тэр үчин бүрдэлтүүд нохоо орош юм байсан. Сүрьетэй улсуудад аваачиж камерт хийгээд ард бацхыг мөн үү? Тэгээ өөр хэдэр муу бацхыг жишээлбэл тамалчаад яасан. Юм зоргийн хэрэг, дипломны хэрэгээр ял өгч байгаа байхгүй. Зоргийн хэрэг гэчихэд тэгэхээр Германы шүүх тэгдэггүй байхгүй юу? Энэ сэдвэрээ энийгээр баримтчлан энэ сэвээр тэгээд намаас олсон байхгүй. Тэгээ би яваад ирлээ. За. Тэгэхээр та бол танд цагаатцсан гэсэн үг үү те? Үгүй дахиад одоо буцаад одоо яг тэр Магдебург буюу тэр Герман доторх юугаараа эрен сурвалжлах юугаараа дахиад зарласан байна гэж байна. Тэгэхээр та чи одоо Европ дахиад манай өмгөөлөгч ажиллаж байгаа байхгүй да Герман. Та одоо Европ руу гарч болохгүй гэсэн үг. Болохгүй. Хөрх. Монголын одоо төрөндлөө явчихад хов хүн бий хохирч байгаа байхгүй. Тийм биш. Тийм. Тэр тэн дээр яагаад ганцхан таныг тэгээд хийдин. Тэр чинь нэг та сая ярьлаа ш манай ахлагч лаб байсан гэд тэд нар зүгээр үйд юм уу хаашаа. Үгүй яах вэ тэгэл одоо Тэмээс тэмдэгтэй ихчээр улс төр болгоод анхнаасаа л хэвлэлээр намайг л онцлол балбаад ирсэн шүү. Харин тийм. Тэр нь нууцчлаг хэдэн үе явсан юм. Хэдүүлээ явсан. Хэдүүлээ явсан тийм. Тэр улсууд нь зүгээр байгаад идэг. Үгүй яах тийм. Баригдахгүй гэдэг тусдаа асуудал шүү дээ. Тийм үү. За. Тэгэд би нэг юм ойлгодгүй маа генералаа. Тэр за зоригийн хэргийг бол та нар бол үйлдсэн гээд одоо үнэмшилтэйгээр шүүгч тэгээд ингээд ял өгсөн. За дараа нь тэр улсуудыг чи одоо цагаатгсан юм уу? Эсвэл хэргийг буцаасан юм уу? Өнөөдрийн хүртэл Жонкогийн Жонков биш нэг Цэндийн нэмдэржийн завар ус юмыг би ойлгохгүй. Тэгтээ би баталгаатай нэг юм хэлж байна. Өнөөдөр тэр улсуудыг шүүх цагаатгаагүй. Цагаатгаагүй. Тийм, шүүх цагаатгаагүй. Өнөөдөр тэр улсууд сэжигтэн ярилцлагчаар хэвээрээ байгаа гэж би ойлгож байгаа. Энэ ажлын хэсэгт үргэлжлүүлээд ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Ажиллаж байгаа. Саяхан одоо Алтан гэрэл сайдын хууль зүйн сайд хийж явах үед Алтан гэрэл гишүүнийг цагдаагаас нэг мэдээ яваад идэв шүү дээ. Шоттой холбоотой нэг хүнийг шалгаж байгаа энэ төр гэдэг. Тийм би дуусаагүй юм байна. Тэрийг ингээд одоо хэвлэлээр алдсан юм уу, санаатай алдсан юм уу, санаангүй алдсан юм мэдэхгүй нэг тийм юм бас явсан. Хэрвээ тэр версээрээ тэгээд явж байгаа бол тэгэл эднэрийг буцаалж хийхээс өөр гарцаагүй л байхгүй.
Тэгээд энэ хэргийг одоо жишээлбэл тэр улсуудыг буцааж мөрдөх тэр гол үндэслэл нь болохоор камерт талбаар хийж байгаа тэр улсуудыг одоо тэр нөгөө эрүүгийн элементүүдээр содуулж хагаад худлаа мэдүүлэг авцсан байна гэдэг үндслээр энэ юуг ингэж буцааж мөрдөх гол шалтгаан тэр юм уу? Үнэ үү тийм одоо өнцөг тийм хуулийн гарт нөгөө хөзөр болоод явж байгаа нь үнэ шүү дээ. Болсон шүү дээ. Тэгээд би одоо яг цагаатсан юм уу эсвэл яг тэрнээс болоод буцаагаад нөгөө мөрдөндөө буцаагаад мөрдлөг явж байгаа юм энэ тэргээ тэрийг сайн ойлгохгүй л байсан юм л да. За. Тэгээ сонгуулийн үеэр одоо ямар үгүй эсвэл сонгуул болгоноор гаргаж 24 оны сонгуулиар одоо ингэж байгаа байхгүй юу? Ногоон автобус. Тэгээ за энэ хулгаанууд тийм үү? Тэг хамгийн аюултай нь яг сонгуулийн үеэр нөгөө хүн амны хэрэг. 18 хүн алчж байгаа шүү дээ. Тэгэхэд манай ган төмөр зүгээр бүх сонгуулио зогсоогоод бүгдээрээ Сүхбаатарын талбай дээр гэрээ суучихтал дуусаа байсан байхгүй юу? Хилээд ахад ганц бүр өгөнд ороо. Тэгэхэд эсэргээр оюун эрдэнэтэй Арслан намын байранд уулзалт хийгээл. Юу болоод яагаад тэгэд эдний энэ бүх улс төрийн энэ явсан шоу хог нь эцсийн дүндээ зорилго нь тодорхойлчлоо шүү дээ. Төмөр зам нөөцний хулгааны бүлэглэл төрийн эрх мэдлийг тэр мөнгөөр л авсан байж шүү дээ өнөөдөр. Өнөөдрийн үйл явдал өргөжилж байгаа энэ ордонд болж байгаа үйл явдал чинь яг энэ нийцэл өргөжлөө. Гантөмөр дарга яг өөрөө хулгай хийгээгүй ч гэсэн тэр улсуудад бол дэмжлэг үзүүлсэн гэж та гаруул нь болоо явж штэ тэр чинь өөр юм. Тийм ээ тий. Гантөмөр дээр хулгай ингэж байх үед ямар нэгэн нээдэг бай тэр хүнд тэднэрт нэг нээдэг бай өөрхий. Тэрийг би үнэндээ мэдэхгүй юм. Би гантөмөрт хэлсэн штэ. Чи одоо энэ жонхоо хулгайчд өөрөө тааш дуустдаг юм. Жонхоогийн хідэн конофчд одоо конофор ярил л да манай үндэсний бодлогын хорон дээр. Тий. Бүртгэлгүй үндэсний бодлогын хорооны гишүүн бос өмнө хойтхын бүртгэлгүй гарууд орж ирээд 30-аад хүн орж ирээд санал өгөөд гантөмөр ялсан баг. Харин тэгсэн гэсэн тий. Тэгээд манай өртөө болцсон гэж. Тэр өөрөө л дарж дуусдаг. Яасан дуустдаггүй үргэдийн тэр ч. Тэгээ саяны хамтрсан засгийн одоо 10 томилгооны 7-8 жонхоогийн ямар нэгэн хэлбэрээр жонхоогийн. Харин тэгсэн. Тэгсэн яг тэгсэн тий. Тэр та мэдж байгаа. Манай навахнаас та сайн мэддэм шиг. Тэгээд одоо сая тэр нэг нөгөө ерөнхий сайдыг огцруулах юун дээр Ардсан намын 12 гишүүн гарын үсэг зурцлаа гэдэг дээр чи одоо таны хэлээд байгаа нөгөө жонхоогийн гэдэг чил байж илээ шүү дээ. Харин тийм. Тэгээд жонхоо одоо завард юм байгаа. Тэр донд нь сайхан залуучууд байгаа байхгүй. Одоо тэднийг алж байгаа шүү дээ ер нь бол. Хөөргий бас тэдний чи өрөнд оруулсан л байгаа шүү наач. Өөр нь бол би жонхоогоо ингээ хардаг байхгүй. Жонхоог ингээ удаад ингээ томроод ингээ ирэх мэдл өгүүл энэ бол яг паспорт. Зөвхөн миний хөндлөнгийн дүгнэлт шүү. Хөндлөнгийн дүгнэлт. Паспорт болох байхгүй. Паспорт. Паспорт яадгүй гэхээр та нар паспортын түүхийг мэдж байгаа. Паспорт яасан. Эхлээд өөрийнхөө найз нарыг алсан. Намынхныгаа алсан. Тэр улсын сэхэднүүдийг алсан. Санаж байгаа та нар. Санаж байна. Паспорт энэ хүнд ирэх мэдэлд өгөөд дахиад энэ хүнийг дүрдэнд оруулаад ямар нэг юм залах юм бол энэ хүн бол паспорт. Шин цагийн паспорт болно шүү. Яг энийг хийж байгаа байхгүй. Найз нөхдөд хосаад намынхныгаа хосуулаад мөн үү. Хэдэн нам дээрээс өөдөө өнгөтэй арай олон өөрөөс нь олон ном уншсан сургууль төгссөн гаруудаа хусаад ингээ явсан. Тэгээд массыг торхох юм ингээд энэ тэнд ингээд бөмбөг дэлбэлээд хийгээд идэх байхгүй. Масс ч тэр талаараа. Мондөг. Одоо ингээд энэ Facebook, Twitter дээр та нар хараарай. Энэ хятад Монгол улсаар дүүрчлээ гэл. Хятад өвстэй болохгүй байна гэл. Тэнд нэг уран гэл. Энэ болгоны чин ард манай жонхоо гэдэг байхгүй. Тэгээ би одоо бас дахиад дуруу өрөөд гайхаад байгаа. Энэ хуулийн байгууллага ерөөсөө энэ хэвлэл, энэ улсуудын данс хуулга бүх юмыг шалгахад тэгэл дуусаа байхгүй.
Чилж гаргаж ирэл энэ жонхоогийн захиалгаар ийм хийсэн байна гэдгийг хэргийг хүлээх хэрэгтэй. Энэ төрийн эсрэг гэмтрэг байхгүй. Энэ чи арчилсан ус байхгүй. Өнөөдөр аюулгүй байдалтай холбоотой дандаа асуудлаар хүн ингээ харахаар нэг л их оронч санаа алдаал. Монгол ус баларчлаа шүү гэх. Энэ ста болох ажиллаа гал. Одоо манайртай ойрхон орж гардаг усууд бүгд мэдчихлээ шүү дээ. Тэгээд эцсийн санаа нь юу вэ? Голомтын менежер хийгээл явж байгаа байхгүй тий чаагаас гэж. Тэр голомт гэснээс энэ хоёр сайд бас нэг ноцтой юм хэлсэн шүү. Тэр он чинь 2 жилийн өмнө нүүрсний сонсголыг удирдах явуулсан хүн шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг ингэжсэн. Одоо өчигдрийн мэдээлэл нь шүү. Тэр үед нөгөө нүүрсний хулгай мөнгө эргээд орж ирэхдээ голомт банкар дамжиж орж ирсэн мэдээлэл над байсан. Тэгээ би энэ голомт техник баясгаланг банкны хуулгай өг гэд бүр ядцсан. Тэгээ надад хугацаа байгаагүй. Тэгээд аргагүй би тэр мөнгөний мөшгөх чадаагүй юм аа гэсэн. Тийм мэдээлэлээс та сонссон бах тий. Нэл ойлгомжтой шүү дээ. Харин одоо тэгээд ийм деталууд яриад хоёулаа ямар мөрдөгчнөр биш тийм үү? харин тэгээд Мөрдөх байгууллагууд нь ажиллаа хийх хэрэгтэй. харин Дахин хэлий та хоёр дээр яга ингэ сууж байгаа. Мөрдөх байгууллагууд ажиллаа хийгээсэй гэж удаа сууж байгаа. Энэ олон төрийн бус байгууллагууд болсон болоогүй санаачилсан энэ байгууллагуудыг бас зэгслэх хэрэгтэй. Энэ олон хотлооны ярьдаг хэвлэлүүдийг зэгслэх хэрэгтэй. Өнөөдөр бидний хоёр энэ том хадны завсар байгаа бас энэ юмнуудаа зэгслэхгүй бол бид нэр өнөөдөр ямар үр дүнд ямар асуудалд энэ өдрүүдэд орж ирж байгааг харж байгаа шүү дээ. За сүүлийн асуулт энэ тааш түрүүн бараг зохиолгоо өргөл одоо энэ сонгуулийн үеэр энэ нөгөө зоригийн хэрэг гэчийг бол аймаар гаргаж ирсэн намайг өстө аймаар гүтгсэн гэл тэр нэг голцоо ТV9-оор явсан баха одоо таны чинь нэг 50 сая төгрөгийн ахуул авлаач билүү дараа нэг бас нэг юуны газар үлээ татварын газрын хүн гарч ирээл бас нэг таныг нэг баахан л мэдээ үзүүлээл ийм баримттай гэж нэг тим юмнууд их явсан. Тэн дээр та бас нэг хариу одоо тийм юу хэлээгүй байх би л авалж үзээгүй. Тийм учраас одоо та манай үзэгчд бас энэ талаар танд хариу одоо ямар хэлэх юм байвал энийг танд боломж олгож байна. За тагнуулын Цогтбаатар гэж Хатманаас эхлэе даа. Яа хөрх юм. Тэр чи юу гэдэг үлээ таныг? 50 сая төгрөг авчлаа гэдэг. 50 сая төгрөг хахуул авч исэн гэж. Хинээс? Би одоо нөө тэр мартсан болохоор би танаас суудаг. Гайлийн хүнээс. Гайлийн хүнээс. Юуны төлөө? Мэдгүй юунд хагуул авсны тэр өөрөө мэдж байгаа юм. За. За босон явдал нь юу юм бэ гэж. За нэгдүгээр Цогтбаатар гэж хүн юм бэ гэж. Одоо энэ хүн өөрөө уучлаарай Цогтбаатаргаа өөрийнх нь юмыг ярихаас өөр арга байхгүй. Энэ хүн бол 47 онд Монгол руу орж ирсэн. Урдаас орж ирсэн хүний хүүхэд. За. Тэгээ ямар шугамаараа манай байгууллагт орсон би мэдэхгүй. Эцгийнх нь одоо хамаатнууд гэдэг хаттад ах トゥ өнөр нь цэргийн байгууллагт ажилладаг усуд байна. Ийм хүн. Тэр ч одоо нас өдрөөр хэд орчим хүмүүс? 74 5 оны залуу юу? За. Тэ. Нэг талаас. За. За тагнуулын байгууллагын талхад энэ хүн яаж орохсныг мэдэхгүй. Тэр царай марийн өөртөө Монгол хүмүүс шүү дээ. Та нар харсан уу? Би одоо энэ зургийг өгөөч та нар. Тийм гарч байна тий. Тэгээд энэ нөхөр тий. За дараагийн дугаарт тагнуулын байгууллагын ажилтны ёс зүй гэж байдаг байхгүй. Энэ одоо ингээд улс төрийн зорилгоор гүйцэтгэж юм яриад байгаа байхгүй. Тэр 50 сая төгрөг гэдэг чинь. Тухайн үед надаар ахлуулсан улсууд тэр Гайлинбаатар гэдэг улсууд тэмцэж байсан үе. Гайлинбаатарын хэрэг гэдэг юмыг гаргаж ирж исэн. Тэр
гайлын байгууллага шиг одоо авилгад идэвхсэн газар байгаагүй. Үнэн. Дийлдэхгүй байсан үндэ. Тий. Одоо их сонин штэ. Бид нар чинь 90-ад дон гараад 2-1 юм шилжээд бид нар чинь ингээд бүгдээрээ нэг юу руу явлаа штэ. Гахаанд гараад явлаа штэ. За тэгсэн. Орос хот хоёрын хооронд гахаа явж зовоож. ирсэн. Тэгээ та бид нар бүгдээрээ л явж ирсэн. Тэгээд явж байгаа тэр бизнес жуунаад. Тэгээд тэр бизнест чинь нөгөө төрийн албаагч нар хүртэл ажилласаа гараа явж ирсэн байхгүй юу? Тэгжсэн тий. За тэгээд тэр бизнес жуунаад хүмүүс буцаад төрд орохдоо 2 газар л их орсон байт юм билий. За. Гайл татвар хоёрлол ерөнхийдөө их орсон юм байна лээ. Манай завсардсан үеэсээ буцаад. За тэгэн гот нөгөөдөл чин бизнес хийж байгаад орж ирсэн улсууд чин урд хажлаа бизнес болгочихж байгаа байхгүй. Татвар авдаг. Татвар дээр татвар авдаг. Гайл дээр татвар авдаг. Тийм үү ойлгож байна шүү дээ. Бас нөгөө талаас буруу ч юу аах вэ одоо хүн тийм ээ. Тэгэл ингээл ийм л процесс одоо 2-1 юм шилжиж явах үе юм л явсан юм байна лээ. Тэгэл гайлын одоо байгууллага тэр үед удирж исэн Баатар гэж хүн ялаваа явсан. Баатар нарын зөндөө хэрэг байсан. Тэр донд одоо юу гэдгийг намрын 2-ын дүү ихтэйад жишээлбэл дөрөөрөө байр зүг зүгээр ажил гайлд ороод ерөөсө 3 сар болж яхад нөхцөн ч билүү нэг ингээл нэг л бас л нэг юм улаан цайн л одоо энэ Монгол ардын тэр үеийн хувьсал намынхны л зөндөл асуудлууд байсан байхгүй. Тэгэл явсан. За тэгээ ёс зүй рүү оръё. Энэ залуу маань одоо ингээд би ингээд сөрөг тагнуулын дараа байсан гэдэг яриулаад өөрөө яриад яваад идэх байхгүй. Энэ чинь тэгэхээр яг нэг 2 сар хийсэн юм шиг байгаа юм. Таныг байхсан юм уу? Байхгүй үед хийсэн. Байхгүй үед. За. Байхгүй үед. Нэг 2 сар л танаас өмнө хойно нам авилга дээр багт. За. Тий. Тэгээд ямар ч тагнуулын ажилтан би тэр газар нь тийм дарга хийж исэн гэж уул нь ярьдаг зүрм дэлхий дээр байхгүй. Энэ зүгээр шоуч гарахгүй төхөр. Тэр нэг нууц дипломтой гэж яриад байгаа юм бас. Прокурорын. Тэд нэг юм одоо нөхрийг прокурорын газар тамгын даргаар аваачиж манай Жонхогийн баргад авчиж тавьж байгаа. Тэр үед энэ хүнд. Тэгээ дараа нь энэ хүн чинь гавьяага байгуулад ТV9-ээр одоо биднийг балбаж гисэн гээд юунд ирж байгаа. Дараа нь оюун эрдэнэ даргын ерхий сайдыг зөвлөх болсон ордонд явж байгаа жишээ. Зүгээр угшлал нь бол 47 онд урдаас орж ирсэн хүн илүү хөтөхгүй. Ямар санаатай энэ улсуудыг дундуур нь ховж өгөөд яваад идэх худлууны юм яриад тийм ээ. Одоо уучлаар манад одоо ийм яс зүйтэй гүйцэтгэх ажилт нь өөр юм бараг байхгүй тий. Манай нэг бас нэг Ахмад нөхөр би гадаад тагнуулын дараа байсан гайл яриад идэв. Энэ хоёр л. Эдгээр чинь тэр ажиллаа тэр албаа хийж исэн хүнээс нь ууж амьдрах ёстой гэж тий. Тэг чинь би тийм хийсэн гэдэг. Тэгээд хүнийг одоо тэр нууцын зэрэгэлтэй юм гаргаж ирж худлаа гүтгэдэг. Тэгээ би одоо тэр танаа энэ хүнд огцон тэр нэг 50 сая төгрөгтэй холбоотой тайлбар бичгийн тэр бэлэгт Гамболт хоёрын үеийн та энэ эфир төгж болох уу? За тэгээ тэрийн үгүй. Одоо энэ дээр ингэж бичиж байгаа байхгүй тий. Бэлэгт 2006 он гэж байна. Та тэр доотлын огног 4 сарын 12. Тагнуулын ерхий газрын дарга Наваас хөрөнгийн Гамболт танаа тайлбар гаргах нь гэж. Ийм хугацаанд ийм үед мөн ийм хилцээ удаа дараагийн хүсэлт одоо ингээд энэ 50 сая төгрөгийг гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл олж бэлтгэхэд төр ашиглах болох тухай ам зөвшөөрөл өгсөн болно гэж бэлэгтийн зөвшөөрлөөр тэр нотлох баримтын 50 сая төгрөг би өөрөө тэр сөрхийн дагнуулаад тэр үе сөрхийн дараагаас хөгдөө явуулсан. Тэрний дараа энэ үйл явдал болчихсон. Тэгээ ийм юм байхгүй. Тэгээ энэ имийг одоо тэр нөхөр тэр үеийн нууцын зэрэгэлтэй имийг л гаргаж яриад байгаа байхгүй.
Энийг энэ 6 он гэдэг чинь энэ үйл явдал шилжүүл одоо таныг тэр гүтгэсэн энэ үйл явдлаас хамаагүй өмнө бэлэг дарах чи юм өгцөн байсан юм байна шүү. Гэтэ илүү яах юм та. Би харин 2006 оны материал гаргаж ирж байгаа шүү дээ. Тайлбарыг тэр 50 сая төгрөг надад хамаагүй байхгүй. Тийм ээ. Тэнгууд надад бол чи юу гэж ярьдаг. Та тэр үед нь энэ бичгээ үзүүлж ирсэн юм уу? Би бол анх удаа л харж байгаа шүү. Би өнөөдөр анх удаа ил дэлгэж байгаа бичих. Тэр үед нь л үзүүлэх байж тээ. Тэр сонгуулийн үеэр тэнийг тэгж болов. Яах юм одоо тэгээд би танд хэлээд шүү дээ. Би тэр 80 микрофоны чинь дийлэхгүй шүү дээ. Би 15 давхрын тэр нүүрсний мөнгө хаанаас гаргасан мөнгөний тэр хэвлийн юм чинь дийлэхгүй шүү дээ. Яах юм одоо? Ийм учиртай. За дараагийн дугаар тэр Энкот гэдэг одоо тэр намайг яаж гүтгсэн барьсан юм ингээд явсаар байгаа. Тэр нөхрийг надаас уучлахгүй гээд шүгэн шийдвэр гарсан юм. За. 18 оны сүүл илүү 19 оны их хэрчүүл. Тэгээ тэр нөхөр сая Энкот гэж нөхөр сая явсаар байгаа. Өнгөрсөн 4 сард надаас уучлах гэж ингээд шүүхийн шийдвэрээс залгаж байна. За. Яасан бэ миний хөөсөн чи. Гэхдээ энэ Энкотын танаас уучлах байхгүй бол нөгөө өөртөө цахим юун дээр нь гараад идэх юм байна. За. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж тийм. Тэгээ өөртөө гараад идэх юм байна. Тэгэхээр танаас уучлах байхгүй тэрнээсээ болоод ирлээ гэж. За. Тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэж хөгтөж ш надад. Тийм байна. За миний хөө тэгвэл наатаа сайхан бичүүлж аваад над руу вайберч гэсэн. Тэгээ би тэр оригинал нь очиж авсан л та. Тэгээ та тэрийг бас ингэ үзүүлж бол. За энэ юу гэж юм? Чихтэйхэн томруулъя та. Чихтэйхэн нөгөө намайг л бүртгээд байдаг хүн чинь ингэ уучлах. Уучлал үсэх тухай гэж юм тийм үү? Тийм. Ингээд нөгөө миний би даваа хөвгтэй Энкот. Скватер дөргийн за энэ сайн гаргахдахгүй байна. За ямар ч үсэн ингээд юуг хавсаргаж агаад иргэний үйлчлэгээ хавсаргаж агаад хуцаас уучлаад ирж байна гэж байгаа хамгийн сайн. За. Та дээр л уншиж. Тийм байна. Сая 4 сарын 17-нд. Тийм байна. Ингээд түрүү нэвтрүүлэг эхлэхдээ ярьсан шүү дээ. Би нэг 40 гаруй одоо өргөдөл энэ хуулийнхын дөгөө шалгаад өгөөч намайг үтгээд дээ гэсэн нэгэн шийдэгцэн гэдэг нь энэ юм уу? Яг ганцхан энийг шийдчихсэн. Ито энэ нь юу шүү дээ? Шүүхэр шүү дээ. Шүүхэр тий. Нөгөөдөл нь шүүхтэр очихгүй ингээл эдгээр ингээл хэрэг биш мөнгө гэж явж байгаа л ингээд тэрийг одоо хаалаа үйлч гэдэг юм уу? Танд эргэж мэдээлдэг юм уу яа дээ? Мэдгүй энэ сөхөлд одоо тэгээд өнөөдөр намаа хараад маргаашнаас ажиллах байлгүй. Ажлаа хийх байлгүй гэж аахгүй. Тэр нь бол таны ярианаас би өнөөдөр нэг л зүйлийг ойлголоо. Манай энэ хууль хяналтын байгууллага гэдэг маань ерөөсөө энэ дарга нар нам улсын бүр улын уланд орсон юм байна л гэж одоо би тэгж бодцсон. Үнэ. Наач Эмгэнэлээр барах байж. Яа хэцүү л дээ. Би танд хэлээд ш дахин хэлээд ш. Энэ төрийн чинь Монголын төрийн дээр энэ нам нь гарсан юм байна. Энэ намныхан дээр хэдэн олигархууд нь гарсан юм байна. Одоо тоо бол аюултай. Одоо над хүн гадаад хүн над руу уцаж хэлж штт. Танаа батлагч ерөнхийлөгч чинь гадаадад дансанд 170 эдэн сая долларын офшор байна штэ гэж. Би одоо зүгээр л ам яриа штэ. Гадны хүн над уцаж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би энийг одоо авилгынхныг шалгах юм уу яах юм одоо тэгээд та ямар ч байсан мэдээлэл өгчлөө одоо тэгээд бас л харж ий одоо тэгээд тий. Тэгээд одоо ийм нөхрийг ингээд таранхгүйгээр шүтдэг маас байна. Хөрхий. Өө наа чи ингээд цаохор дэлээ явах өмсөд хөдөөгөр явахаар хөрхий. Нөгөө манай хөдөөний жаа уяраад явчихдаг байхгүй. Тэнгууд энэ талаас нь нөгөө манай аваргууд чинь пиарын хийдэг гарууд чинь янз бүрийн юм 15 давхрах. Тэр пиарын хийгээд тэгээд тэр дуусан дундаа өөрсдөө уяраад ингээд явж өгнө штэ. За ингээд босох уу. За тий миний ингээд танаас асууя гэсэн асуултууд дууссан байна. Тань дээр нэмж хэлэх юм байна өнөөдөр ярьсан дээр. Үгүй явахдаа одоо ингээд энэ та бүхэн ярианаас одоо өчүүхэн ч гэсэн дарга цариг нарын сонсоод энэ
нөөцний болгооч нартайгаа хариуцлах тооцоосоо билээ л гэж одоо гордож штэ тий. Үнэн шударга гэж юм байна уу байхгүй юу? Тэгээд ер нь энэ бидний энэ сүүлийн энэ хиний 6 жил оюун эрдэнэ засгийн газрын хийсэн энэ олон төрлийн өмчит кампа энэ яриас бүгдийн бовчлох хэрэгтэй. Энэ бол төрд ийм дангаас бүтцийг бий болгоод тэгээ манай намынхныг засагт оруулахын төлөө ямар менежер гинөө одоо ингээд ерөөсө хичнээн амтныг одоо татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа байхгүй да. Дахин хэлээ татвар төлөгчдийн мөнгөөр. Татвар төлөгчд маань яасан номх юм? Яасан дэвчээртэй? Би нэг асуулт нэрээ мартсан байх шүү. Энэ танд одоо энэ таач одоо олон ийм аюултай тэмцэх газар, тагнуулын газар ингээд даргаыг явж исэн юм байна. Танд одоо энэ дарга нарын тухайч гэдэг юм уу одоо тийм нууц материалууд их байдаг юм гинэ гэсэн тийм за сошиал ирэх явдیں۔ Жишээлбэл таны нэг ингэж их хурлын нэг танхим биш нэг банкны орооны орол дээр нэг инээмсэглээ таануусыг даач гэдэг юм нэг тиймхүү зурагтай та тэрийг харсан байлгүй бодвол харсан. Тий. Үнэхээр тань тийм байд юм уу? Юу яах юм бэ? Одоо би тэгэл юмд орчих гэлдүү хийх хэрэг тэргүй цаас цуглуулаа явах юм хайш. За. Өнөөдөртөө миний толгойд бүх юм байна. Толгойд бүх юм байна. Тий. За ингээд босох уу? Тэгье. За. Баярлалаа. Танд баярлалаа. За. Бид яг хугацаанаас жоохон өтөрсөн. Гэхдээ энийг бол аргагүй байсан баха. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.